баг хурал явж явах явцад ер нь иргэдэж гарсан саналууд энэ төрийн байгуулалтын үйл ажиллагааг ер нь одоо эрчимтэй байлгах, тасалдахгүй байлгах тэр үйл ажиллагааг бол тасалдахгүй байлгах талын асуудал бол бас яригдсэн шүү дээ. Сэтгүүлдээ тав хүмүүстээ асууж ирсэн. Тэр утгаараа бол өнөөдөр бүх асуудлуудаа болж өгöd шийдэж явчих гэсэн нэг ийм санал анхнаас бол гарч ирсэн. За тэгээд сая бол бүлэг хорлолоо. Бүлгээс бол ямар ч байсан байнгаараа хэрэг болцтой бол байнгаараа хорлолтод хилцээд тэгээд цаашаа чуулгандаа оруулаад 20 цагаас чуулган зарласан шүү дээ. Тэгээ явчих гэсэн ийм санал тавьж байгаа. Байнгорооны эрс яг одоо бүрдэхгүй байгаа дээр асуудал юу байна? Ардчилсан намын танаа байнгорын тариалагддаг гишүүдийн эрс хүрхгүй байх гэсэн үг үү? Гэхдээ аль ер нь бол манайх Монгол Ардын намынхан бол бүгд бэлэн байж байна. За Арслан намынхан бол мессеж орж ирсэн төсөв байна тий. Тэгээ бүр сайн лавлаг байна. Цаг хугацаа алдсан гэвэл өнгөрсөн хугацаанд хангалттай алдсан л та. Үгүй шүү дээ. Шүн төлөөр тий одоо сайн газрыг огцруулах процесс бол огцноос хойш тэгээ Монгол Ардын намын баг хурал удирдах зөвлөх мэд одоо бас хүлээлтийн байдалтай процесс өрнөсөн шүү дээ. Цаг хугацааны хувьд бол бас тэгж ойлгож болохгүй. Яг тэгэхээр бид нар чинь засгийн газар хийж хамгийн сүүлд хуралдаж одоо юу байлаа? 2 шүү дээ тий. 2-наас ч хойш бол үндсэндээ бол мэдээж их хурал хуралдгаар хуралдаж явсан. Баг хурлыг бол зарлана гэдэг маань өөрөө бас цаг хугацаатай шүү дээ. Орон нутгаас ирэх гишүүд ирж байгаа тийм үү? 300 гаруй гишүүдэд цуглах хэрэгтэй, орон нутгаас цуглах хэрэгтэй. Тэдний цэрэг гишүүд нэг өдөр дуудчихна гэж юу яах вэ? Тэгэхээр энд бол цаг хугацааны хувьд бол зөвхөн сая бол хуралдаа тэгээ өнөөдөр нэг өдөр хуралдаад ингээд явчлаа шүү дээ. Яг зөвхөн өнөөдрийн хувьд бол энийг тэгээ ярилцсан хэдүүлээ. Ярилцсан ямар ч байсан одоо хоёр бүлэг орондоо бол бүлгийн дарга маань бол ярилцчих шиг байна. Хуралдааны хувьд бол хуралдаан өөрөө эхлэхдээ ажлын цагаар бол эхэлж байгаа. Ажлын цагаар эхлээд цаашаа үргэлжлүүлээд сунгаад явах болцоо бол байдаг. Гэхдээ зөвхөн маргаашийн хувьд бол амралтын цаг хугацаа болчихж байгаа. Тийм болохоор яг үндсэн хуультай холбоотой ч юм уу ийм асуудал бол хуулийн зөрчил бол нэг харагдахгүй байж байгаа. Гэхдээ ямар ч байсан маргааш одоо бас амралтын өдөр болохоор өнөөдөр хоёр бүлэг хоорондоо одоо ярилцж байна. Тэгээ эндээсээ бол шийдвэр гарах багч. Өнөөдөр байнгаараа хуралд болох уу, чуулганы хооронд болох уу гэдгээд бол шийдэх баг. Ач холбогдлын ардчилсан намын бүлгийн байр суурь ач холбогдол багтаа сонсогдож байгаа л та. Тэгэхээр энэ дээр одоо улс төр хийж гин гэж ойлгох юм уу? За яг одоо ер нь бол цаашдаа улс төр эхлэх шүү дээ. Тийм улс төр эхлэнэ. Ардчилсан нам бүлэгт орохгүй гэж юу засгийн газарт орохгүй гэж байгаа. Тэгэхээр анх ер нь бол зөвхөн яг хувь хүний миний байр суурин дээр бол 126 гишүүнтэй бид нар яах гэж болсон. Яах гэж олон намын одоо тогтолцоолоо орсон. Энэ хяналтыг сайжруулах гэж орсон шүү дээ. Хяналтыг сайжруулах гэж орсон. Түүнээс хяналт сайжруулахгүй бие нэг үр төрөнд ороод яваад байх байсан бол бид нар 76-аар яваад байж болох байсан шүү дээ. Тийм болохоор бидний өнөөдрийн зорилго бол үндсэндээ хяналтыг сайжруулах хэрэгтэй. Тийм болохоор эндээс нэг хайгаадах юм байхгүй. Зөв үзэгдэл. Яг тэгэхээр ардчилсан нам орноо орохгүй нүүд бас тодорхой хэмжээний улс төр хийнэ. Энд чинь өөрөө улс төрийн асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр зогцоод явах болохгүй шаардлагатай бол тэгж юм яриад олонхороо бид нар өөрсдөө одоо асуудлаа шийдэж явах. Инлүү л орох хэрэгтэй. Мэдээж буруу юм бол нэг удаа тэг тавих, хоёр тэг тавих, гуравдахаас бол мэдээж одоо сөрөгч юм бол орж иж таарна. Зөв юм дээр одоо дэмжиж явах цаашдаа бол мэдээж улсын өмнөд бол зөвшөөрсдөг энэ нөхцөл байдал бид нар орох хэрэгтэй байхгүй. Буруу юм дээр бол ард өмнө бол илтээр бол шүүмжилж яадаг. Зөв юм дээр бол тэгээд нэгдээд одоо тэр зэдрэг бүгд ард түмний төлөө ажиллая гэж тангар өөрсөн хүмүүс шүү дээ. Ингээд явхад ийм зөв зохицолцоо бий болох хэрэгтэй. Тэгэхээр бодож байгаа занданчдар даргын үед маргааш их төвч өдөр учраас энэ өдрийг тохиолдуулдаг ажил авчи гэдэг мэдээ хэлсэн юм. За яг зөвөр хүн болгонд монголчууд нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Гэхдээ яг албан ёсоор бол нэгдүгээр мэддэг. Өнөөдөр гэхдээ миний хувьд бол одоо өнөөдөр ажлын өдөр шүү дээ. Ажлын өдөр. Тэгэхээр энэ ажлын процесс бол эхлээд ингэж явж байгаа учраас тэр дараагийн одоо сая өдөр өнөө өдөр бол дараагийн асуудал холбоо. Одоо тэгэхээр танаа байнгаараа ер нь бол хоёр намын бүлгийн зөвшөлтсөх хэсэг дээр л хуралдах хэсэг нь бол товлогдох гэдэг юм тийм үү? Тийм шүү дээ. Ер нь бол тэгээд бид нар бас аливаа зүйл дээр одоо хүч төрөөд ингэж яваад улам цаашдаа бол нэг хүч төрдөг асуудлыг бол болох асуудал шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан байнгаараа мэдээж ирсээ хүлээж байна. Одоо гэхдээ цаана бол хоёр бүлэг бас хоорондоо ярилцаад тэгээд орохгүй гэж бол хэрвээ орохгүй гэж байгаа заавал бид хүч төрөөд бүгд асуудал шийдэд байж нэгдүгээр хэрэггүй шаардлага байхгүй гэж үзээ. Тэгээд цаашлах болох нь хэрэг ач холбогдолтой. Шинээр одоо засгийн газар унах засгийн газрын батламжлах тийм процесс шинээр